Бидний амьдарч байгаа их дэлхий маань чухам хизээ үүсэн бүрэлдэж тэр цаг үед ямархан амьдрал тэмцэл өрнөж исэн тухай манай гаригийн олон арван эрдэмтэн мэрэгд хэдэн 100 жилийн туршид судлан өөрсдийн дүгнэлтийг хийсээр ирсэн. Одоо ч байгаль дэлхийн энэ гайхамшигт хувьсал өөрчлөлт устж үгүй болсон. Шинээр бүрэлдэн бий болж байгаа олон мянган амьтдын гарал үүсэл болон мөхлийн шалтгааныг мөшгөн судалсаар тэр гайхамшгуудыг нээсэр байгаа юм. Сүүлийн судалгаагаар энэ нууцлаг цэнхэрхэн бөмбөрцгийг 4.6 тэрбум жилийн тэртегээс үүсэн бий болсон гэж эрдэмтэд тогтоогоод байна. Монгол орноос олдсон хамгийн эртний амьд битний үлдэгдэл нь Кембрийн өмнөх цаг үе буюу одоогоос 600 гаруй сая жилийн тэртээд хамаардаг. Энэ үед дэлхий тэр чигтээ усаар бүрхэгдсэн байлаа. Харин 200 гаруй сая жилийн тэртегээс их газар бий болж улмаар түүндээ зохицсон ургамал амьтан үүсэж хөгжижээ. Тэдгээрийн томоохон төлөөлөгчдийн нэгэн цагт их нутагт минь өөрийн ноёрхлыг тогтоон амьдарч байсан авраг том динозавр буюу үлэг гүрвлүүд байлаа. Монгол орноос олдож байгаа үлэг гүрвлийн олдврууд нь үлэг гүрвлийн хөгжлийн сүүлчийн үе шатанд хамаардаг байна. Судлаачдын үзэж байгаагаар үлэг гүрвлийн 285 төрөл 336 зүйл тогтоогдод байгаагаас Монгол орноос жирад төрлийн үлэг гүрвлийн үлдэц олджээ. Айлгдашгүй онцгой мэт Монголын говийн нутаг үзэж хараагүй нэгэнд үхмэл элсэн цэлмэтээр төсөөлөгдөгч үнэн хэрэгтэн олон төрлийн бүсэд хуваагдсан өвөрмөд сонь тогтостой газар нутаг юм. Энэ удам газар нутаг дэлхийн цагуур байгалийн өөрчлөлтийн жимаар хэдэн 100 сая жилийн туршид хувьсан өөрчлөгдсөөр аажмаар хуурайшиж говь болон хувирчээ. Зарим эрдэмтдийн таамаглаж байгаагаар Гималайн руу түүний салбар улсууд өндөрсхийн хэрээр номхон далайгаас Төв Аз руу чиглэсэн дулаан чиглэгсэл хаагдаж уур амьсгал нь хуурайшиж эхэлсэн байна. Энэ хуурайшилт нь 40 мянган сая жилийн тэртегээс эхэлжээ. Үлэг гүрвэл нь хожуу Триасын Кариниан үеэс хожуу Цэрдийн Мастерхитийн үе хүртэл 160 сая жилийн турш хувьсан өөрчлөгдөж өргөнөөр тархаж байсан их газрын амьтад. Бидний үлэг гүрвэл хэмээн хэлж ойлгож зансан эрд галвын амьтны бүлэглүүлэгчдийг
тэртээ 1840 оны үед орчин цагийн амьтдын ясан биеийн бүтцээс эрс ялгаатай цөөн хэдэн чулуутсан олдврын үлдэгдэл дүндэслэн Британийн алдар данад домж Ричард Оуэн динозавр хэмээх үгийг хүн төрлөختний мэдлэгийн санд оруулж ирсэн түүхтэй. Динозавр гэдэг нь аимшигт гөрвөл гэсэн утгатай грек үг. Үүнээс хойш дэлхийд дахина динозавр буюу үлэг гөрвөлийн судалгаа эхэлсэн юм. Харин Монголд албан ёсны судалгаа 1922 оноос эхэлсэн гэж үздэг. 1922 оны 4-р сарын 21-ний өдөр Америк нэгдсэн улсын Энжерүсийн экспедиц Хаалган хотоос 3 хөнгөн тэрэг 2 ачааны машинтайгаар нийслэл хүрээний зүг хөдөлжээ. Тэр үед Монголд шинжлэх ухааны байгууллага байгуулагдаагүй байсан. 1922 оны 5-р сарын 17-ны өдөр Энжерүсийн экспедицийн Монголын засгийн газрын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд нарын хамт Монгол нутагт судалгаа хийх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Судалгааны группэд Монголын талаас засгийн газрын түшмэл ноён Бадамжив томилогдсон ажилласан. Бадамжив өрдөн нь Оросын судлаач Козловтой хамтран ажиллаж байсан туршлагатай хүн. Тэд малталтаараа хамгийн анх Хэрс маягийн амьтны яс мөн тод хошууд үлэг гөрвөлийн ясыг Өөшийн говь орчмоос олжээ. Дараагийн жил нь Баян цагийн шавар ус орчмоос эвэрт үлэг гөрвөлийн ясыг олсон байна. Үүний дараагаар 1923 оны 7-р сарын 13-ны өдөр палеонтологч Жорж Оуэлсон үлэг гөрвөлийн өндгийг анх удаа олж хүн төрлөختөнд таниулсан юм. Монголын говьоос олдсон өндөгний энэхүү нээлт нь хэвлэгдэн гартал хүн төрлөختний үлэг гөрвөлийн өндөгний талаар хомсхон бидлэгтэй байлаа. Тэр жилийн хээрийн судалгаанд профессор Осборн оролцсон бөгөөд тэд Баян цагаас шүдүгэ махан эдишт үлэг гөрвөл Авирапторыг анх удаа олжээ. Түүхэнд үлэг гөрвөлийн өндгийг булаагч хэмээн уг олдврыг нэрлсэн байдаг. Эдгээр гайхамшигт олдврууд одоо дэлхийн хамгийн алдартай Нью-Йорк хотын байгалийн түүхийн музейд Монголын гэсэн хаягтайгаар хадгалагдаж байдаг юм. 1922 оны Энжерүсийн энэхүү судалгаанаас өмнө Монголд палеонтологийн судалгаа хийгдэж байсан баримт түүхэн тэмдэглэгдэн үлдсэн цөөнгүүгээ. Үүний нэг жишээ нь хаан Турсын үед 1892 онд Эрдэмтэн Абручевын экспедицийн Монголоос Хэрсний ясыг олж анх Европт хүргэсэн явдал байлаа. Энэ үйл явдал Европ төдийгүй дэлхий дахны судлаачдын анхаарлыг Монголын зүг татаж цаашдын чигийг зааж өгчээ. 1922 онд Америк нэгдсэн улсын байгалийн түүхийн музейгээс нэг ажилтан Рой Чэпман Эндрюс гэдэг залуу ажилтан их идэвхтэй тийм хүн байсан бол та. Тэр байгалийн түүхийн музей, Нью-Йорк дах музейн ерөнхийлөгч их том хүн байсан нэртэй Эрдэмтэн нэрт палеонтологч байсан юм байна. Профессор Осборн тэр хүн Эндрюсийг дэмжиж зоригжуулж Монголыг өөрөө явуулсан юм л да. За бүр Эндрюсээс өмнөх юм бол бас ор мөр биелдэ. 1922 оны ардын хөвсгөлийн ихэнх үеийн хүрээний байдал. Монголын хамгийн өндөр хүн 2 м 60 см орчим өндөртэй өндөр гонгор хэмээх хүний амьд дүрс тэр үеийн Энжерүсийн экспедицийн кино зургийн хальснаа мөнхөрн үлдсэн хэсгийг бид харж байна. Тус экспедицийн Тэмийн жингийн даамал хэлмэрчээр Монголын талаас мээрэн цэрэн гихч ажиллаж байлаа. Энжерүс тэр хүний тухай цаг хугацааг ягштал баримталдаг, хийсэн ажилдаа зарчимч шудраг, ажлын их туршлагатай, соёлтой хүн байсан талаар бичээд мөн монголчуудын тэр үеийн аж амьдрал зан заншил, ах уй соёлын талаар тэмдэглэн үлдээсэн байдгийг.
Одоо бид зөвлөлт холбоот улсын Ефремовын удирдсан экспедицийн киноны хэсгээс үзэж байна. Хуучин зөвлөлт холбоот улсын шинжилх ухааны академиас эртний амьтан судлаач, зөгнөлт зохиолч Ефремовоор өдөрдүүлсэн экспедицийг дэлхийн 2 дугаар дайны дараагаар 1946-аас 1949 онд Монголын говьд үлэг гүрвэлийн олборыг судлуулахаар томилон ажиллаулжээ. Тэд хамгийн том махчин үлэг гүрвэл болох Гарбозаврын эсийг Өмнө Говь аймгийн Нэмэгтийн хотгороос олсон Монголын төв музейн үзмэрт хадгалагдаж байдгийг. Монгол Оросын хамтарсан экспедиц 1969 онд анхныхаа малталтыг хийснээс хойш Монгол Оросын хамтын хамгийн өргөн дулайстай судалгаанууд хийгдсэн. Хэдийгээр үлэг гүрвэлийн чулуудсан олдвор нь бүх твүүдээр олдож байдаг боловч сүүлийн 10-аад жилийн судалгааны үр дүнг авч үзвэл Монгол болон Хятадын нутгаас онцгой ховор олдвруудыг олж дэлхийн шинжилх ухааны сан хөмрөгийг баяжуулсан байдаг. Эдгээр нь шинжилх ухааны ихээхэн ач холбогдолтой эртний амьтны талаар хүн төрлөختний олж авсан мэдлэгийн хамгийн тайлагдаагүй далд шинжүүдийг хадгалсан өвөрмөц онцлог шинж байдлаараа шинжилх ухаанд анх бичигдэж тодорхойлогдсон эртний шим ертөнцийн олборын хувьд дэлхийн түвшинд хосгүй бөгөөд музейн үзмэрийн хувьд буюу тань мэдэхийн хүрээнд гайхалтрүүлсээр байгаа нэн ховор олдврууд юм. Монгол оронд сүүлийн жилүүдэд явуулсан эртний амьтан ургамлын судалгааны явцад дэлхийд анх олдсон үлэг гүрвэлийн онцгой ховор олдвруудаас ноцолдож байгаад барьцалдж хадгалагдсан 2 үлэг гүрвэлийн хэлхий ясны олдвор дэлхийд ихээхэн алдартай сорын ганц олдвор юм. Энэ нь махан эдишт, өвсөн эдишт 2 үлэг гүрвэлгүүд байгаль дэлхий дээрх эрт эдүүгээгийн амьтдын амь зуулгын төлөө хоорондын тэмцэл тэдний амьдралын уялдаа холбоог дэлхий дахинд анх удаа харуулсан нэн ховор чухал баримт болжээ. From the middle of the concavity of the heel impression. From the middle of the Cavity of the heel impression is 460. Дараагийн онцгой олдвор нь өндгөн дарсан байдлаар хадгалагдсан магчин үлэг гүрвэлийн гайхалтрүүлсэн хэд хэдэн олдвор байлаа. Энэ нь үлэг гүрвэлийн үржилийн үеийн байдал арга замыг харуулснараа шинжилх ухааны ихээхэн ач холбогдолтой байсан. Is 425. But you don't want to run your eyes. Is James still working on the roll? What? Is James still working on the roll? She stopped. Дараах онцгой олдвор нь махан эдишт үлэг гүрвэл авиаторын өндгөн дотрон хадгалагдсан өр хөвөрлийн тод томрон олдвор байсан бөгөөд энэ нь Монголын говийг дэлхий дахина ихэд алдаршуулсан юм. Монгол орноос олдож байгаа үлэг гүрвэлийн олдврууд нь үлэг гүрвэлийн хөгжлийн сүүлчийн үе шатанд хамаарагддаг байна. Судлаачдын үзэж байгаагаар үлэг гүрвэлийн 285 төрөл 336 зүйл тогтоогдоод байгаагаас Монгол орноос жирад төрлийн үлэг гүрвэлийн үлдэц олджээ. За тэгвэл үлэг гүрвэлийн судалгаанд очих юм бол бид Америкаас дутхгүй харин зарим талаас чи дүүш явж байгаа. За хэдий одоо гүрвэл хөвлөр явагч ингээд одоо энэ бүлэг амтны чинь ухаантай тийм их тодорхой шинжтэй юм байна л да байх хэвээр. Одоо цагийн жишээлбэл матар, яст мэлхий, могой, бяцхан гүрвэл эдгээр юу одоо нэгдүүлж байгаа үндэслэл нь юу юм бэ гэвэл яг хэд хэдэн ерөнхий шинж байна л да. За юуны төрөнд одоо хүйтэн цустай гэж үздэг. За үнэхээр цусны хүйтэн биш л дээ зүгээр халуун хүйтэн хэлбэлж шийдэг юм байна. Гадны хорчноос болоод. Дийлэхтэй өндгөөр үрждэг. Тэгтээ өндгөө гаргачаад тэрнийг нэг тийм одоо харгалзаж хамгаална яана гэсэн тийм байдал муу. Бойжуулах гэхтэр бол дутгал их бий. Энэ үднээс бол үзэх юм бол гөрөвд бол
За ямар ч байсан зарим анги бүлгүүд нь бол яг энэ тодорхойлолт энэ үндэслэл багтахгүй байгаа юм л да. Энэ хэмжээнд багтаж өгөхгүй байгаа юм. Яг л зарим нэг нь өдтэй гэдэг нь илэрсэн тодорхой болсон. Хятадаас өдтэй үлгэр бол олдсон. Монголоос бас тийм шувуун сүлт махан эдэж үлгэрүүд гэж олдсон. Номин гээд бид нэрлсэн юм байна. Монголоос өндгөө дарж байсан үлгэрүүл нэг басаар олдсон байгаа. Ингээд ирэхдээ зарим шинжээр өнөөдөр бол үлгэрүүл мөхөс өнөөгүй шувуу болж хувирцсан гэж үздэг. Гэвч эдгээр үндэслэлд багтахгүй гөрвлүүд байсан ч сүүлийн үеийн олдвруудаас батлагдж байгаа юм. Үүнээс үзвэл үлэг гөрвөл нь зарим шинжээрээ бүр мөсөн устж сүнөөгүй. Тэдний хойч үе нь шувуу болж хувирсан гэсэн дүгнэлтэнд хүрч болох юм. Иймд эрдэмтэн судлаачид зарим махан эдэш шувууд тэр чи бүхэл бор шувуу хүртэл махан эдэшт гөрвлийн төрлийн нэг гэж үзэж байна. Эдгээр авраг үйт үлэг гөрвлүүд хэрхэн устж үгүй болсон талаар эрдэмтэн судлаачид олон 10 жилийн туршид янз бүрийн таамаглал дэвшүүлсээр ирсэн бөгөөд одоогоос 65 сая жилийн тэртет устж мөхсөн гэж үздэг. Саяхан Америкийн шаттл сансрын хөлгөөс авсан зургнуудаас Дэлхий дээр асар том солирууд унснаас болж суурил болсон гэх баримт нотлогоог эрдэмтэд гарган санал нийцсэн байна. Ингэснээр 65 сая жилийн өмнө болсон тэр нэгэн аимшигт үйл явдлын улмаас Дэлхийн их газраас үлэг гөрвөлийн төрлийн 70% нь устж алга болсон гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Харин үлдсэн хувь нь одоогийн махан эдэшт шувууд зарим нь хэвлэр явагч амьтад болон ховсон өөрчлөгдөж одоо ч бидний дээгүүр эрт галвын авраг үлэг гөрвөлийн үр удам дүүлэлдэн ниссээр. Одоо манай улсад эрт галвын үлэг гөрвөл бусад амьтан ургамлын аймгийн судалгааг Шинжлэх ухааны академийн палеонтологийн төвд хийж байна. 1964 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн дэргэд палеонтологийн тасаг байгуулагдсанаар тус төвийн анхны суур тавигдж үндэсний мэрэгжлийн боловсон хүчин эрдэмтэн мэрэгд өөрийн орны палеонтологийн судалгааг хийж эхэлсэн. Энэ хэсэг нь айх болсон гэдэг байна. Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид Монгол орны эртний амьтан ургамлын аймгийн түүхэн хөгжлийг нэгтгэн дүгнэх одоогийн байгаль орчин хамгаалах зорилгоор эртний байгалийн хувирал өөрчлөлтийн зүй тогтолыг үндэслэн гаргах зэрэгт олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. Палеонтологийн төвийн лабораторид эрдэм шинжилгээний мэрэгжилтнүүд эрт галвын амьтдын үлдэц олдвруудыг сэргээн засварлах, тэдгээрийн үүсэл, хөгжил, мөхлийн шалтгааныг судлан олон улсын төвшин танилцуулж шинжлэх ухааны шин нээлтүүдийг баяжуулсаар байдаг юм. Монгол орноос Төв Азиас хамгийн анхны авраг махан эдэштүүд үлэг гөрвөл тарбозаврын олдврыг бол 40-од оны үед зөвлөлт улсын шинжлэх ухааны академийн одоо Монголын палеонтологи экспедиц гэж ажиллаж байсан Эва Антонович Ефремов өдөрдүүлсэн энэ экспедицийн үед бол анхудаа Монгол орноос бол авраг махан эдэштүүд гөрвөлийн олдврыг олж томоохон нэлээд бүтэн хоёр арга хэсэг бол ухаж байсан. За түүний дараа бол Польш Монголын хамтарсан экспедицийн үед бол одоо хэд хэдэн том олдвруудыг олж байсан. За том олдврыг олох болгонд бол малталтай ажил бол өсөр их хэмжээний малталтай ажил явагддаг. Энэ одоо томоохон малталтай ажлуудад бол одоо дэлхийд нэртэй тэр үеийн одоо зөвлөлтийн нэр эрдэмтэнгүүд одоо Ефремов, Рождественский, Малеев гэх мэт одоо эрдэмтэнгүүд оролцож байсан. За Польштай хамтарсан экспедицийн үед бол
Польшоос одоо дэлхийд өнөөдөр бол асар их өндөр хэмжээнд судалгаа шинжилгээнийхэн ажил үнэлэгдэж байгаа. Зоопек Килан Европска, Хашка Осмоска, Тереза Марианска гэх мэтийн томоохон эрдэмтнүүд бас оролцож ажиллаж байсан. Манай орны үндэсний байгалийн музейд үлэг гүрвлийн гайхамшигтай ховор нандин үзмрүүд тэртех олон мянган сая жилийн дайдад оршин тогтнож амьдарч тэмцсээр ирснэн батлан зарлсаар үндэсний бахархал болон гадаад дотоодын сонирхогчдын харааг булааж мэлмиг баясгасаар байдаг. Монголынхон энэхүү гайхамшигт баялагаас дэлхийд дахин сурталчлах зорилгоор Монголын эртний шим ертөнц үзэсгэлэнг Япон улсад, Монголын үлэг гүрвэл тэдгээрийн орчин гэсэн үзэсгэлэнг 15 орны 50 гаруй хотуудад ажиллуулж, дээрх улс орнуудын сая үзэгч сонирхогчдод эх орныхон эртний байгалийн давтагдшгүй сайхан нөөц уялгийг хүртээсэн. Энэ нь манай орны эртний шим ертөнцийн шинжлэх ухааны хөгжлийг олон улсын төвшөнд таниулсан асар ач холбогдолтой явдал байлаа. Хамгийн гол үр дүн нь юу юм бэ гэвэл дэлхийн 3 газраас бий болгосон үлэг гүрвлийн цуглуулгын нэг нь бол Монгол дэх юм байна. Монголын овийн 3 газар их. Өөрөөр хэлбэл дэлхийд нэр төртэй хамгийн том, хамгийн сайхан, шинжлэх ухааны хамгийн их ашиглагдaltaй, хамгийн тийм ховор өвөрмөц төрлийг багтаасан цуглуулгууд 3хан байгаа юм байна. Бид эднийг нэрлэж болж байна. Монголын байж байна. Төв Ази гэж нэрлэж, нөгөөх нь Хятадын, за бүс мужаар юу гэж нэрлэх юм бүүмэд, зүүн өмнөд Аз гэнэ үү, Алс дорнд гэнэ үү. Замшилсан Хятадын. Гурав дахь нь бол Умард Америкийн. Умард Америк гэдэг чинь том төв 2 гол улс байгаа. Америкийн нэгдсэн улс, Канада. И үлэг гүрвлийн цуглааны үед ярьж байна. Ингээд ийм 3 том цуглуулгын нэг нь манайх юм байна. Энэ бол Монголд явагдсан за сүүлийн лав 40-од жилийн туршид явагдсан гол улбар. Монголын газар зүүн гайхамшгуудаас цувралын анхны дугаараараа эртний шим ертөнцийн тогтоц, чулуудсан олдвор, говийн үүсэл хөгжил, авраг үе дамтан динозаврын үүсэл хөгжил хийгээд мөхлийн тухай эдгээрийг судалдаг Монголын палеонтологийн шинжлэх ухааны талаар товчхон боловч ойлголт өгч эрхэм үзэгч таны мэдхийн санд өчүүхэн ч болов нэмэр болохыг зорилоо. Дэлхийд дахна үлэг гүрвлийн чулуудсан олдврууд бүх төвд олддог хэдий ч манай Монголын говь нутгаас олдсон цорын ганц ховор нандин олдврууд цэнхэр гаргийнхыг бишрүүлж байдаг юм. Эдгээр гайхамшигт олдврууд нь үе үеийн сонирхогч судлаачдыг Монголын үдсгэлэнт говь нутг руу даллан дуудаж байдаг. Харин монголчууд үед алтан говийн үнэт баялаган хайрлан хамгаалж бахархан суух хувьтай хүмүүсээ. Өдгөө Монголын асар удам говь нутагт бут сөөг, өв сургамал, харган, зээргэн, намилзэн сугсалцж, хулан, хавтгай, хар сүлтэн тоосрон зэтгэж, сэгсэг цагаан, атас, Чингис гэх мэт улсууд нь аргал янгэр дүүлэлдэн анаг, хавцал, агуй, сайр, баян бүрдүүд нь эрвэс мазайлаа нуугдж, үлгэрийн юм шиг алтан шаргалтах говь нутагт усан зэрэглээ мяралзанхан байгаа. Тэртээ олон мянган сая жилийн өмнө энэ л нутагт асар том бие түлгэрвлүүд сүлжилтэн дахилдаж, бас тэнгэр октор гуйгаар дүүлэлдэж амьдралын төлөө тэмцэлтэн байсан гэд та төсөөлөд үзтээ. Тэгвэл одоо тэр амьдрал, тэр тэмцэл, өөшийн говь, нэмэгтийн хөндөй, хэрмийн цав гэд энэ л үдсгэлэнт газруудад их говийн дулаан хэвлийд үрд морьсжээ. Харин тэд байсан юм шүү. Тэд амьдарч байсан гэдгийг батлах шиг хонин гөрвөл могой гэх мэт хэвлэр явагчд сүлжилдэж шувууд дээгүүр нисэлдэн.
их говийн эзэн хавтгай атан тэмээд агуу амьтдын үлгийн нутаг шүүгэх шиг дүүхэлзэн идээшлэн. Монголын асар удам говьнуудад эдгээр амьтдын өвөг дээдсийн гайхамшигт олдруудыг хэвлийдэн онголон нууцлсаар бидний үед хадгалан авчирсан агуу том нууцын авдар билээ.